Ноён талах, Франц талах хоёр нэгдүгээр хэсэг. Ой, багет. Өөрөө нөгөө чипс үү? Тийм ээ. Сайн явж ирсэн биз дээ. Яах гэж дуулсан юм? Талах гэдэг эрэгтэйг таних уу? Талха? Баяр хүргэе. 5 жил дараалан шилдгэр тодорсон нууцаасаа хуваалцахгүй юу? Нууц гэхээр юм үнэндээ байхгүй. Цугайрлаг үйлчлүүлэгч чигийн сэтгэлийг хардаг нүдний л ач шүү. Эрен бүтээлч бөгөөд суудад тарих. Мөн эцсийг бүтээдэг 10 хуруу. Иймд нууц байгаа гэхүү дээ. Та үнэхээр даг юм аа. Өнөөдрийнхээ ярилцлагыг ингээд өндөрлөө ирэх нэ. Энэ залуу ноёнтон юу хийдэг? Сүү бангал юм унгаадаг хамгийн сайн чаддаг зүйл нь. Тэр би юу гэж хэллээ? За. Тэнд байгаа залуу хадагтай юу хийдэг вэ? Шоко манай кас. Таанч дандаа интернет дэлгүүр хийдэг. Би дог даргалтай. За. Тэгвэл ажилчтайгаа хамт зураг авах уу? Тэг шаардлагагүй. Нэг л ажилчин хэрэгтэй. Би энэ үсчний газрын эзэн шүү дээ. Ой, талха. Энэ чипсигтэй. Чи яах гэж ирсэн юм? Би зөв сонссноо. Чи энэ хотын шилдэгнэ гэсэн үү? Инээд хурчглээ. Чи юм уу? Талах өөрийгөө шилдэгнэ гэдэг. Гэхдээ бүрч мундаг үсчин байгаа. Францын үсчний академиэс ирсэн ноён багет. Хой, энэ Уулзлаггүй удажээ. Намайг таньж байна уу? Парисын бүх үсчний газрыг ялж чадсан. Тиймээс бараг л дэлхийн шилдэгнэ гэсэн үг. Энэ хатсан хөгшин талхнаас хамаагүй илүү. Багет гинэ? Сонсож байгаагүй юм байна. хий юм болоо. Хөөх, та гайхалтай нэр төртэй юм аа. Гэртээ байгаа үзэгчдэд зориулаад үс засаж үзүүлэх үү? Үгүй шүү. Ноён багет завгүй. Тэгж байх зав байхгүй. Ариун бэслэг минь би ийм хөөрхөн байж үзээгүй. Зүгээр л гайхамшиг гэрхмээ. Ямар санагдав та? Дэлхийн шилдгээс ганц хоёр юм сураад авахгүй мó? Ерөөсөө инги тэмцээн зохиогоод хинэн хотын шилдэг үсчин бэ гэдгийг бүрэмсэж хийдвэл яаж? Тийм ээ. Үзэгчдэд шоу тэмцээн таалагдана. Яг одоо эхлэе. Биччихлээрээ. Манай сувг шоуг тарина да. Ноён талхаа та эхлэхэд бэлнэ үү? Тэр үс чи үнэхээр чадварлаг юм шиг харагдсан. Бойлж үз. Ядах юмгүй. Тэгээд ч олон жилийн өмнө би ялж байсан юм шүү. Өчигдөрх юм шиг л тод санаж байна. Буцаа тавтаа мөрл ирэх. Сайн уу? Чалагдаг зочинтой танилцуулъя багета. Сайн уу? Талх өнөөдрөөс эхэлж манайд шав орж байгаа юм. Сайн хамтаарай. Танилцахад таатай байна. Ой, сайн уу? Намайг уучлаарай. Болгоомжтой жаалаа. Юу? Үгүй ээ. Дэндүү хөөх юм аа, баярлалаа. Гайхалтай. Дэндүү гайхалтай. Одоо миний тэтгэвртэй гарах цаг болжээ. Та хоёрын нэг нь өнөөдөр энэ газрыг өвлж аавна. Өрсөлдөөд яасан нь энэ дэлгүүрийн эзэн болно. Энэ хүүхэд чадвартай ч гэсэн энд ажиллаад 2 сар л болж байгаа. 10 гаруй жилийн ур чадварыг минь яасан ч гүйцэхгүй.
Гайхамшигтай сайн байна талхаа. Миний өмнө нь харж байгаагүй ур чадварыг харууллаа. Шавн аргагүй багшигаа давж чадлаа шүү. Багета. Энэ дэрхээс өмнө хамгийн сүүлд тэгж л уулзсан та. Мэдээ багатыг өмнө нь ялсан шиг өнөөдөр бас ялна. Бид эргээд ирлээ. Хоёр үсчний ширүүн тулаан одоо эхлэх гэж байна. Өгөгдсөн хугацаанд хамгийн гоё үсний засалт хийсэн үсчин ялагч болно. Бэлнэ? Эхлэе. Эхлээд цайгаа ууж дуусгаадах юм. Байцаараа сая юу болов? Хитрхи хурдан болохоор харж амжсангүй. Бас янзын гоё болж. Манай ялагч тадарчих шиг боллоо. Шилдэг үсчнэр багет. Тэгэхээр танд үзэгчдэд хандаж хэлэх үг байна уу? Талхаа чи олон жилийн өмнөхөөс огтхон ч өөрчлөгдөөгүй байна. Өрөвдөлтөй юм аа. Чи юу? Сайн уу хүмүүсээ? Ноён багет талхаар үсээ засуулмаар байвал чипс үсчний газар тэрээрээ. Талх үсчний газраас хамаагүй хурдан бас хамаагүй илүү. Багет. 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 Гайхамшигтай. Мэ та зүгээр үү? Битгий гутарда зурагт үзээ тайвширцгаая. Талх үе өнгөрөөс. Тийм ээ, бас ихэрхүү. Хотод шууган тарж байгаа чипсний үсчинд суут үсчин багет ажиллаж байна. Өөр юм үзье. Зуухан дорсон бэцхэн зуурмаг байхаасаа хойш багет ууггүй хичээсэн юм. Шаргуу хөдөлмөрийнхөө хүчээр 10 дахин ур чадвартай болсон. Намайг зүгээр ор. Бүгдээрээ яг одоо гарцгаа. Ноён талхаа. Гуй, хаалгаа онгоолго. Ирхмээ. Ирхмээ. Талх Франц талх 2 дугаар хэсэг. Хүлээж тэсэхгүй нэ. Яста ямар Энэ үс чинь нэлийн дээр ноён талхыг ялсан гэлүү? Парис дангийнхаа шилдэг сурагч нь байсан гэсэн. Багет ирснээс хойш бүгд чипсний үсчний газар цугладаг болсон. сайхан болжээ. Танд үнэхээр Парисны хэм маяг байна. Одоо мөнгө төлнө. Таны тооцоо. 2000 ямар үнэтэй юм бэ? Яаж чаддаг байна? Болж үз. Орж ирэхдээ үнийн тарифа харахгүй яасан. Өнгөрсөн 7 хоногийн үнээс 10 дахин нэмэгдчихсэн байна штэ. Ха, мөнгө төлж чадахгүй би тхий ирж бай. Ирэхгүй гэд яах болж байна? Хотод өөр үс чинь байхгүй юм чинь. Тэр миний асуудал биш. Мөнгө төлж үгүй бол гар. Хотод өөр үс чинь байхгүй гэдгийг нэг зэрвэж үнэ заргаараа нэмэх юм аа. Нааша ороорой. Бас л уу? Тэнгэр минь чи ер нь хэдэн тавг хаглах гэсэн юм бэ? Манайх гэрэх газар шиг харагдаад байна уу? Чи халагдлаа. Бас л халагдчихлаа. Байдгал 3 дахь өдөр. Ноён талхны үсчний газар шиг ажил хаанч байхгүй юм да. Шоко ноён талх 2 юу хийж байгаа болоо? Мөрөдөл биелүүлдэг бэкери лэндэд 5 тамирал ичэдийн өдрийг өнгөрүүлээрэй. 5 тамирал мөрөдөл биелнэ. Шоко! Шоко! Сайн уу найзуудаа? Муухай гэж сүү уулзаагуудж. Тоглоомын паркт ажиллаж байгаа мó? Гоё юм аа. Тийм ээ, ичэдийн газар. Чи яаж байна та? Би юу? Би таконы газарт ажил хийсэн. Хаанч халагдчихсан. Гэхдээ энэ ажил хөгжилтэй байх та. Мөрөдөл биелүүлдэг бэкери лэндэд 5 тамирал. Намаг өдөржин халуун наран зогсоодог. Амралт байхгүй. Нүур ам түлэгдэж байна. 7 сар байгаад гар өвддөг. Бас хүүхдүүд аимшигтай. Бусдаар бол дайжгүй шүү. Талгаа захтнаа тий.
Зөөхөр дээ. Ус засуулах хүнтэй. Мөнгө хөрөхгүй шүү дээ. Гэхдээ үсээ засуулмаар штэ өмхий үнэртэй дээ. Юу болсон юм бол? Миний сонсноор чипсний өсчний газар үнэ 10 дахин нэмсэн гэсэн. Тэднийх ганцаараа ноёрох гэж байгаа. Одоо бүгд үсээ засуулах мөнгөгүй болсон. Хаймар юм аа. Ноён талах энэний учрыг олно доо. Ерөөсөө хоёулаа ноён талахыг олоод буцааж авчирээ. Зөв шүү. Хогийн цэгний тэр хавьд явж өгнө гэсэн байхаа. Хогийн цэгээ. Тэг чинь хотын муухай газар үсттэй. Ой, тэнмэл талгаа. Тэнмэл талах. Ой, өсчэнөө. Тэнмэл талах. Хатахан байцгаа. Хүмүүжлгүй хүүхдүүд эн чинь муухай зан шүү. Оо, буруу бичсэн сүү. Ямар амир юм бэ? Ирхмээ. Ноён талхаа. Та ингэж амьдрах ёсгүй штэ. Чипсний өсчний хүнээ нэмсэн. Одоо иргэд очих газаргүй болчиход байна. Та талхны мохлог хотод буцаж очих хэрэгтэй байна ирхмээ. Тэр чипсийг хөөж явуулъя. Та хоёрын таньдаг байсан талхны хугацаа нь дууссан. Айлвэ. Ой, чи өсчний газартаа байсан байхаа. Тэр цаг өнгөрсөн. Чи санахгүй байх л да. Олон жилийн өмнө би бие засах газар хайж явсан юм. Бие засах газар байна уу гэж асуух гээд өсчин рүү орсон. Бохир заваан дээр нь мөнгөгүй байсан ч тэр залуу намайг цоо шин болгоод гаргасан. Тэр өдөр өсчингээс гарахад сэтгэл ямар сайхан байсныг санаж байна. Чи энэ хогийн цэг дээр байх ёсгүй. Буцаад яв. Энэ хоёр хизээ явах юм болов? Ганцхан ундаа захиалсан. Ноён талхыг яаж буцаад эргэж ядах вэ? Тэм нарийн бовыг ятгах чадахгүй. Та хоёр талх өсчний газарт ажилладаг байсан уу? Тэр мөн байна. Ноён талхаа. Ноён талхаа. Бид хоёр тантай уулзахыг хүсдэг нэг хүнтэй таарсан. Айхаадл биш шүү. Би хизээч буцаж явахгүй. Миний бодлыг өөрчилж чадахгүй. Намайг таньж байна уу ирхмээ? Энэ чи юу? Манай эхнэр хүү хоёртой танилцсан. Бид таны тухай их сонссон ирхмээ. Энэ нөгөө баатар уу? Тийм ээ. Аавынх нь чамд ярьж өгсөн гайхалтай өсчин байгаа юм. Хэдий таны засаж өгсөн үс удаан тогтоогүй ч гэсэн надад хэрэгтэй байсан өөртөө их итгэлийг өгсөн. Ноён талхаа та мэдэхгүй л баг. Гэхдээ маш их тус хүргэсэн. Сайн уу? Миний хүү сургууль дээр амдах сайн Би байгаа. энэ үсчин ах шиг үсчин болмоор байна. Өнөөдөр би талхны мөхлөг кино наадмын шилдэг жүжигчдийн шагналыг хүртсэн. Та байгаагүй бол би чадахгүй байсан. Би шоронгийн хамгийн хөөрхөн. Би үсээ засуулъя. Угаарлаач тэ. Би сарын дараа гэрлэн бүгд танилаач шүү. Хормын ус засвалт эмн хийж өгөх үү? Тийм ээ. Та энэ хотын иргэдэд хэмжээшгүй их тусалсан ирхмээ. Бас миний олсон нэг зүйл хэрэг болж магадгүй. Хөөе, тэнмэл талах байна. Тэнмэл талах. Тэнгэр минь сая харсан уу? Энэ хайж чаахан хэрэггүй болчиход хийх ажил их байна. Сүү, Шоко, явцгаая. Тийм ээ. Хайж барьж байгаа гар шиг маш хурц байх учиртай. Уцалж байгаа элсэн чихэр хамгийн төгс мэдрэмжийг олох чинхэн сургалт болдог. Хамгийн мэдрэмтгий гарал сая элсэн чихрээс өвөрмөц нэгийг олж чадна. Шилдэг үсчин хараа сайтай байх ёстой. Нүдээ цавчхан сул тал. Та хожлоо.
Ус засахад тамир тэнхээ шаардна. Миний бие төгс байх ёстой. Ирэх мэт байгаагүй юу? Эзэж болох. Эсхэгчтэй гурил хөөдөг шиг би ялан дийлэх ёстой. 501, 502, 503, 504, 505, 506. Хамгийн олон удаа хийлээ. Хамгийн агуу нэмэ. Ин чин талах Франц талах 2 3 дугаар хэсэг. Шуурхай бидээ. Бүсчдийн тулаа бүгдийг нь уншаарай. Алдаж болохгүй шүү. Өрсөлдөхнэ. Насан туршийн тулаан маргааш шийдэгдэнэ. Үсчин биш 2 мэрэгжилтнүүдийн сэтгэлийг сонсцгоё. Энэ тулаанд багэт давуу талтай байгаа. Талахыг хуучных шарсан талах шүү дээ. Чамаас их юм мэддэг юм шүү. Эртэд анхаарал алдсан. Энэ удаа заавал ялна. Багэт илүү олон жил бэлтгэгдсэн. Багэт чинь зүгээр л урт талах. Ой, ноён талах багэцтэй дахиад өрсөлдөж байгаа юм байна. Ноён талах нэг сайн хашраагаад өгөөсэй. Үсээ засуулгүй хэдэн сар боллоо. Чипсийн үнийг дийлэхгүй байна. Би ч гэсэн адилхан талах үсчний газар хурдхан нээгдээсэ. Урам өгцгөөе. Бүгдээрээ дэмжиж байгаагаа харуулъя. Яг үнэ яасан. Ноён хадагтай талхнуудаа. Ноён талх багэт хоёрын өнөө оройны тулааныг хайлуулах гэж байна. Эрч нэг урт талх биш юм шүү. Нууцлаг элит шинээр ирсэн өрсөлдөгч багэт. Үнсний жигүүрийн нөгөө булангаас сонгодог хөрш ол бүтээгдэхүүн ноён талх. Үүний шилдэг тулаан. Зөвхөн нэг нь энэ цаг үеийн шилдэг үсчин болно. Нэгдүгээр үеийн сэдв хурд. Орчин цагийн бизнес шуурхай байх ёстой. Өрсөлдөгчд маань хоорондоо мөн цагтай уралдана. Хамгийн түрүүнд тавууланг нь засаж дууссан өрсөлдөгч ялна. Ноён талхаа үзүүлээд өг. Юу хүн байх вэ? Санаа зовлдоггүй. Нэгдүгээр үе. Эхлээд. Юу? Юу? Урд юм аа. Тэр яаж энийг хийчвэ? Гайхалтай. Нэгдүгээр үеийн ялагч ноён талх. Мэдээд байсан юм аа. Эхний үеийг давлаа. Тэмцээнд ширүүн өрсөлдөхөр шийдсэн юм биз дээ. Яаж чад байгаа юм бэ? Наад хатсан талхандаа хожигдох гээд байгаа мó. Хоёрдугаар үе. Хоёрдугаар үеийн сэдв бол таартыг дүүргэх. Энэ үед багаараа ажиллах ёстой. Ялыг гэвэл багийнхантайгаа хамтран ажиллах хэрэгтэй. Хоёрдугаар үе эхлээд. Бүтээлдэг нь хийвэ. Мэдлээ ноён талхаа. Чип, манго усууцм аваад өг. Ха? Даргыг загнаж болдгүй юм шүү. Тэр надад хамаагүй. Талхыг ядмааргүй байна уу? Ноён багэт өөрийгөө их юмд бодох юм аа. Байлвэ хурдлаач те хожигдлоо. За, миний хурдыг хинчгүй үзэхгүй. Цаг алгаа, нааша шидчих бүгдийг шидэх юм уу? Мэ. Яаж угаан бэ? Яасан? Чи өөрөө шидгээ үсттэй. Бүгдийг гээгүй толгоогоо ажилуулаад барьж авч чадаагүй чинь би буруугүй. Цаг дуслаа. Гайхалтай ажиллагаа. Энэ үеийн ялагчаар Ахмад ноён талх хорлоо. Ноён талхаа сайн байлаа. Ахад ганц л ялахад болно. Ингээд өнөө оройны сүүлчийн шатны тэмцээнд бэлдээ. Сүүлчийн шатанд үсчний жинхэнэ ур чадвараа гаргах ёстой.
Харцгаа. Хоримын бялууны чимэглэл. Энэ үед бүх хүчээ дайчлах ёстой шүү. Урд багийн ажиллагаа мэдрэмж шаардна. За гүйцээ, чухал үе ирлээ. Тэмцээнэ эхлүүлье. Яаж чимгэлгээ бодоод тох юм? Тэр асуудалгүй. Сайн үсчний газар болгонд өргөх чад хэвтэж байдаг юм. Чамаг орой явж байна гэж хэлэх байх та. Юу хийгээд байгаа юм бол? Энийг чинь хурдлуулж болдгоо мó? Аюулгүй байдлыг бодох ёстой. Хуучны ноён талх буцаад ирж. Бүрч мундаг болж хаж. Багята, яасан бэ? Яагаад дуусахгүй байгаа юм бэ? Хурдлаач дээ. Ноён талхтун гайхалтай төгсгөлийг харууллаа. Ноён багет ч бас нэг юм хийж байна. Ингэж балрах гэж талхаа тийм амар ялахгүй шүү. Ноён талхаа. Тэнгэр минь юу болчих вэ? Талх тамир тэнхээгүй болсон болов та. Хурдалж үз. Одоо л боломж юу? Наадах чинь өнгөрсөн. Яаж гсэн болоо? Цаг нь дууслаа штэ. Үгүй. Босох ёстой эрхмээ. Багетийг ялаад үсчний газар ахаад нэгэрээ. Ноён талх. 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 Юу вэ? Бүгд ноён талхыг дэмжиж байна. Ноён талх. Бэзэр, чи юу вэ? Энэ юу вэ? Яаж ингэвэ? Тэр яах вэ? Үзэсгэлэнтэй юм аа. Чадлаа ноён талхаа. Чадлаа штэ. Гайхалтай. Талхны бялуу жинхэнэ урлагийн бүтээл болжээ. Ялагчийг зарлая. Ноён талх. Ноён талх. Буцаж ирсэн. Эдний тэмцээн үнэхээр гоё болсон. Дүрүү ратата. Жимс минь гэж зүгээр л хөөрхөн байна. Та аргагүй л дэлхийн шилтгэн юм аа. Та их ээлдэг юм аа хадагтай. Их гоё газар байна. Нэгдээд ихэр удаж байгаа. Нүсэр том хуучны стилээр засаад өгөөрэй. Олон жил болж байна да. Надад танаа өсчин үнэхээр их таалагдж байна. Найзуудтай энэ өсчний газрыг хэлж өгнө. Яасан сайн хэрэг вэ хадагтай. Ээж, та хэдийг хийсэн бэ? Харин л те 200 ширхэг орчим. Юу? Ямар удаа хөдөлдөг юм бэ? Би аль хэдийн 500 нугалж чад байна штэ. Нэрээ юу хурдан юм аа. 9998, 9999, 10,000 ширхэг, 10,000 волт болчихлоо. Хөгшөө. Мундаг юм аа. Өнөөдөр арай хоол идэж чадгана байна штэ. Чантай бэлэн гомьдо мах хийж иднэ. Ээжээ, аава, би ажилд орчихлоо. Юу? Ажилд уу? Хаана? Ноён талхны үсчний газар. Хөөх, тэр чинь найрд алдаршиж байгаа штэ. Миний хүү ноён талхны өсчний газарт ажилд орчихлоо. Хөө минь чи мундаг байна шүү.
Цаашдаа гэр бүлийнхээ амжиргааг би залгуулнаа. Ариун цэврийн өрөө цэвэрлээгүй байхдаа яадаг юм бэ? Уучлаарай. Удахгүй үйлчлүүлэгч дэрэн штэ. Түрглээ. Мэдлээ. Арчаагүй хогийг дээ. Үсээ янзлуулах гэж ярьсан уу? Үгүй, сурталгаа тараах цагийн ажилтан авна гэсэн. Оо, тийм үү. Энд суугаад төр хүлээгээрээ. Сурталчилгааны хууц хаана байлаа да. Хүлээлгсэн дуучлаарай. Ноён талхаа зүгээр үү? Юу болов вэ? Энэ шалаа цэвэрлсэн юм уу гоо мүү? Хаа сайгүй заваарчсан байна штэ. Би өнөөдөр шалаа цэвэрлсэн байх учиртай доо. Чи одоо гадаа гарч сурталчилгааны хуудас тараа. Юу? Би шалаа цэвэрлсэн штэ. Гахгүй юу хийгээд байгаа юм бэ? Өөртөө итгэж чадахгүй нэ. Салгалсан муухаг. Тэр ч яг сүү байхгүй одоо хэн цэвэрлэгээ хийх юм? Ноён талхаа ингээд цэвэрлэхэд болох уу? Ноён талхны үсчний газар байна. Ямар халуун юм бэ? Ингэж байгаа доторх сүү маань гашилчихгүй байгаа. Гэхдээ яагаад улаан бурцагны нухшээс юм бол бид нэр тийм хэрэгэлдэггүй дээ. Ноён талхаа би тарлаа шүү. Шоко, өнөөдөр ч гэсэн эрт тарж байгаа мó? Ажлаа бүгдийг дуусгасан юм уу? Тийм ээ, баяртай. Хэнэн захирал хэнэн ажил тийм бүү мэд. Ноён талхаа би шөнө болтол сайн ажиллаж яваад явна. Хөөх, ойрд ховордсон залуу байна да. Сайн байна шүү. Гэхдээ хэтрүүлэх хэрэг. Болгоомжтой яваарай ирхмээ. Энд ч одоо юу вэ? Шоко, яагаад ямар ч хэрэггүй юмнууд бэлдчихсэн юм бэ? Үгүй, би захиалаагүй шүү дээ, үгүй. Юу гэсэн үг? Чамаас өөр хэн захиалах юм бэ? Би энийг захиалаагүй ноён талхаа. Тэгээд хэн захиалах юм? Чи өчигдөр компьютероос захиалсан биз дээ. Явж энийг тараа. Юу? Гомдолтой байна. Үгүй, хэн тооцоо хийх үү? Йоо, ноён талхаа. Ажлаа сайн хийдэг тооцооны ажилтан хэрэгтэй юу? Хүн байгаа мó? Тэглгүй яах вэ? Манай хаяалагч Нью-Йоркийн Бейкери математикийн тэнхим төгссөн болохоор их ухаалаг тантай танилцуулах уу? Оо, болж байна. Нью-Йорк Бейкери математикийн тэнхимийн Джессика. Илүү цагаар ажиллах нь тодорхой. Би бол чиний хаяал мөн биз дээ. Сайн байна. Чиний ачаар алдартай сургалт төгсчлөө. Эгчээ, алдаал гаргахгүй байхад болно. Ажиллаж байсан ажилчдыг явуулчихсан болохоор захирлан зөвхөн надад итгэж байгаа. Чи бүгдийг батчихсан байгаа юм байна. Сайн байна уу ирхмээ? Нью-Йоркийн Бейкери математикийн тэнхимийг төгсөгч Джессика Жигэнсэн Боб байна. Оо, Жигэнсэн Бовноос их сонссон шүү. Сайн туслаарай заа юу. Ноён талхаа игчин ажилд санаа зовох хэрэггүй. Даваа гарагт ажилдаа ирээд баасан гарагт тархар хэмжээний ажлын хинээтэй хүн. Тийм үү? За, би түр гарч чаад ирээ. Ажлаа хийж бугаарай. Мэдлээ. Санаа зовлтгүй. Ноён талхаа явчихлаа. Жахан зугааццгаах уу? Тийм ээ. 10 оноо. Тийм ээ ээжээ. Захирал нь мангар болохоор сайн ажиллаж байгаа тариалах болно. Үе, энэ зайц юу вэ? Энэ ноён талхын тэжээдэг зайц биднийг ямар гэдгийг харчих шиг боллоо доо. Зүгээр орхиж болохгүй нэ. Яасан бэ? Юу болсон бэ? Ноён талхаа. Зайдас хаа хамаагүй газар хүндрээд байна штэ. Зайцсан уу? Үсчний газар чинь цэвэрхэн байх ёстой. Ингээд хүмүүс бүгд цогтох байх та. Үнрийнэ. Ингээд л яаж цэвэрлсэн заваарад байсан юм бэ? Манай зайцхан өмнө нь ингэж байгаагүй юм та. Би зайцыг үнэхээр сайн сургадаг нэг мэрэгчлэн мэдэх юм байна. Та нэг уулзаад үзэх юм уу? Тэр чинь сайхан санаа байна да. Энэ хүмүүжүүлгүй зайцтай үсчний газар мөн үү? Эгчээ, таны яриад байсан нөгөө мэрэгчлэн мөн үү? Ямар азтай юм бэ? Багшаа сайн таслаарай. Энэ зайдас нөгөө болтгүй зайдас байх нэ. Үгүй нөгөө. Зайцыг маш сайн сургах хэрэгтэй. Яцай. Үгүй заавал тэгээд байх хэрэггүй байх уу? Зайцыг ингээд л байлгаад байвал
Нэг өдөр эзний хазаж магадгүй. Юу? Ноён талхаа үс засахтай бэлдэхгүй мө? Үйлчлүүлэгчид ирэх болчлоо. Нөгөө Танд зайцыг даатгалаа шүү. Энэ зайцыг сайн сургаарай. Санаа зовлтгүй. Дагаад яв. Ноён талхны үсчний газар ирээрээ. Хамгийн сайхнаар үсээ засуулаарай. Ноён талхны үсчний газар. Шоко. Сүү. Шоко, энд юу хийж байгаа юм бэ? Ноён талх намайг сурталчилгааны хуудас тараа гэсэн. Ноён талх чамаагүй. Захиалга буруу хийгдээд баахан хачийн юмнууд ирчихсэн байна лээ. Хөөх, чи бас алдаа гаргадаг байх нэ. Үгүй, би маш сайн шалгасан. Нэг л сэжигтэй санагдаад байна. Харин тийм би шалыг үнэхээр сайн цэвэрлсэн байсан. Хаанаас тийм улаан бурцаг гараад ирсэн юм бол доо. Улаан бурцаг бодоод байхны миний компьютер хүртэл улаан бурцаг болчихсон байсан. Манай үсчний газарт улаан бурцаг хэрэглэдэггүй штэ. Сони юм а. Улаан бурцаг гэхээр Арай тэр жигэнсэн боо. Хаашаа хүлэхгүй эндээ байж байна. Чи энд үлдэж байж ажил амархан бүхэн. Хүүе, зайцхан байна шүү дээ. тэр зайцны яагаад энд уяад байгаа юм болоо? Яаж ч зүтгэсэн нэмэргүй молгоо туслах ажилтаа саксо тооцооны ажилтаа бүгдийг явуулчихсан болохоор чи л байхгүй очиход тэр үсчний газар дуусах болно. Намайг яаж мулхуу гэж хэлж чадаж байна? Жаахан тайван бай. Худлаа хэлээгүй. За хүмүүс зайцыг зохицуулчихлаа. Тэгж н отоохон очно. Тэр үсчний газар одоо чинсэн бовны үсчний газар болно. Сая хүү гэж хэлсэн үү? Тэр жигэнсэн боовнууд бүгд нэг гэр бүл байна. Өнөөдөр ч гэсэн манай үсчний газраар үйлчлүүлсэнд баярлалаа. Өнөөдөр ч үнэхээр ядарч байна шүү. Би ч хөгшөрсөн бололтой. Ноён талхаа өс засаад ядарч байна уу? Ноён талхаа та их ядарсан шүү. Ядрах юу яах вэ? Насаараа ингэж амьдарч байна. Тэгэж явахаар одоо сайхан амраад авбал яасан юм? Та ч надад өгч. Юу хийгээд байгаа юм бэ? Би одоо таны хооронд ажиллах үсчнийг танилцуулах гэж байна. Юу? Аава, Ороод ирээрээ. Энэ нөгөө алдартай талхны үсчний газар байх нь. Цаашдаа чиний ажиллах газар. Та нар хэн бэ? Би энэ газрын үсчин нь байна. Ноён талхны үсчний газар эхлээд нэрээ салих хэрэгтэй юм байна. жигэнсэн бав үсчний газар болгоод Чам төлөвлөсөн юм байсан байх нь. Та нар хэлсэн байна. Яг зөв. Ноён талхаа нэг хэсэгтээ зойронд байх болох нь дээ. жижигхэн гоё байхаа. Сайн бараарай. За, Намайг тавихгүй юу? Ноён талхнаас хол. Эдгээр яагаад энд байгаа вэ? харин тийм. Сүү, шоко. Бүгд энэ байна. Эднэрийг дээ. Хэн дуртай нь үсчин болдог гэж бодоо юу? Ноён талхаа та зүгээр үү ирэх юм ээ? Сүү. Хүрээд ирлээ. Та тавьж байгаа тэрстэ. Хурдан сууцгаа. Сүү, шоко. Та хоёрыг буруугаар ойлгосон уучлаарай. Би мэдсэнгүй. Ноён талхаа зүгээр дээ. Яах вэ? Зөв ойлгосон л болоо. За, талархснаа илэрхийлээд хамттай юм аваад өгвэй. Надад ногоодоо жигэнсэн бов. Надад пиццатай жигэнсэн бов. Жигэнсэн бопод болохгүй. Ноён талхны төрсөн өдөр. Дүрүү дүрүү. Шоко, маргааш чухал өдөр юм уу? Үгүй, зүгээр л ноён талхны төрсөн өдөр шиг юм болно. Юу, би төрсөн өдөр нөө. Тийм ээ, жил болгон ухаан лидер төрсөн өдрөө тухайлж өгдөг юм. Яагаад надад хэлээгүй юм бэ? Энд ч нэг чухал штэ. Яагаад чухал вэ? Бодоод үзэлтэй. Ноён талх гэр бүлгүй, найз нөхөлгүй дандаа ажилдаг. Тийм болохоор нэм гарагийг гав ганцаараа өнгөрүүлэн штэ. Ямар төрсөн өдөр гэж тийм байдгийг. Хоёулаа төрсөн өдрийг хамт тэмдэглэе. Гэрт нь очио гэж юу? Би хамгийн гоё төрсөн өдрийн бэлэг өгнө. За тэгэхээр хамгийн шилдэг төрсөн өдөр ажиллагаа. Ла, авсан.
Шүдэнц авсан. Тэнгэр минь миш гайхна байх та. Миний төрсөн өдөртөө зориулж авсан чокопай яста амттай. Зүгээрээ ноён талханд бүр их таалагдана. Гэхдээ бэлэг болгож юу өгөх вэ? Чи миний дуртай ред донод хамгаалагч дараалал зогсож байж авсан юмсан. Цөөхөн тоогоор гарсан штэ. Хөвгөлтэй байсан шүүрээд ноён талх чамаа гой гэртээ болгоно. За явхад бэлэн хамгийн сайхан төрсөн өдөр болно. Байшингийн дугаар 221 ойрхон байх ёстой доо. Тэр байна. Энд амьдардаг юм уу? Энэ байшин ийм нохоо байшинд амьдардаг гэж үү дээ. Өвчний газраас олсон мөнгөөрөө бидэнд цалин өгдөг болохоор аргагүй штэ. Бид хэрэггүй амьтад юм да. Тийм биш ээ. Ой, жаахан чимээгүй байл та нар унтаж амрах гээд байхад чинь. Өршөөгөөрэй. Ноён талх энд амьдардаг уу? Гинэ. Үс чинь Би таньдаг юм шиг харагдаад байна уу? Намайг тайван орхи. би ойлгосонгүй. Сүү. Энэ овооход дугаар алга. Хоёулаа 221-ийг хайж байгаа. Тэнд байна. Тэр авраг байшин уу? Тийм ээ. Ноён талхыг ядруухан амьдардаг гэж бидхий санаа зов. Их сайхан амьдарч байгаа. Тэгвэл болж те. Би баяртай байна. Гэхдээ л эрэх найз нөхөд гэр бүл байхгүй бол том гэртэй байгаад яах юм бэ? Хөөрхөн амьтаг төрсөн өдрөөрөө ганцаардаж байгаа да. Үнэхээр өөрөвдөлтэй юм а. Битгий санаа зов. Сүү тантай найзлахаар очиж байна. Энэ жил хэдүүлээ хоцордог байгаа. Өнгөрсөн жил 5 гэдэл хаалгаа барьсан гэсэн. Энэ бэлгийг өгнө гэхээр догдлоод байна. Юу болоод байна? Эднэр бүгд ноён талхны ачаар амьдралаа өөрчилж чадсан үйлчлүүлэгчд нь. Харал да. Энд хонсон юм шиг байна. Ноён талх нь бэлэг өгөхийн тулд энд хонсон гэж үү? Сүү. Дараалал зогсъё. Өгөө үл орч чадахгүй шүү. Дараалал өнгөрсөн жилийнхээс бага байж магадгүй. Хөөе, энэ жил чи юу авсан? Гоё бэлэг бах. Өнгөрсөн жилийнхээс гоё бэлэг. Шоко, та бэлэг авсан уу? Үгүй, зөндөө бэлэг авдаг болохоор анзаардаггүй. За. За, бэлэг өгчихсэн юм чинь явцгаах уу? Юу? Үгүй. Төрсөн өдрийн бэлэн дарихлагаа үлээхгүй юм бол ийм олон бэлэг авсны хэрэг юу байна? Би амттай бэлүү авчирсан. Энэ картаа. Талхны мухлаг хотын эрхэмсэг хатан тусгай хоол явууллаа. Үсийн засчигдаг болохоор хатан ноён талхны төрсөн өдрийг юусэн мартадаггүй. Таалагддаг л байгаа да. Би хоол их болдог гэж сонссон. Сүү, чи сайн байлаа. Явцгаая. Үгүй. Би үлдэх ёстой. Ганцаардвал яах юм бэ? Баярын өдөр нь хамтдаа байцгаая. Би авчлаа ноён талхаа. Тийм ээ. Ой. Ганц зүсмэл гоё. Сүү, ноён талх ганцаараа байж чаддаг. Ганцаардлаар манай хотын хамгийн дээд амжилтыг эвдсэн. Тиймээс төрсөн өдөрт нь санаа зовхоо бойл заа юу. Таны зөвөө ойлголоо. Ноён талханд би бас миний бэлүү хэрэггүй. Та хоёр юу болов? Зүгээр л нөгөө Сүү, төрсөн өдрийг ч онцгой тэмдэглэж өгөхийг хүссэн юм. Их сайхан сэтгэлтэй юм а. Гэхдээ тэр хүнхээр шаардлагагүй дээ. Зүтгэл гаргасан чинь сайн байна. Гарах замаараа хоол аваад яваарай. Харав. Дараа ноён талханд санаа зовох хэрэггүй.
Өлсчлөө. Энэ жил хатан юу явуулсныг харъя да. Хавч тахя. Ойдогтой юм алга. Миний багада иддэг байсан чокопай. Мэнийг л хоол гэдэг юм. Энэ жил ямар бэлэг авснаа харнаа. Би ямар цаг зүгш? Энэ надад байгаа. Миний хэв маяг биш. Энэ байгаа. Бүгд байдаг л юмнууд. Энэ хайрцаг гайгүй харагдаж байна. Юу? Үгүй элгүй. Редонод хамгаалагч тусгай загвар олддоггүй ховор ичүү дээ. Өнгөөр ийм юм худалдаж авч чадахгүй. Энэ надад ийм сайхан бэлэг өгсөн юм болоо хамгийн сайхан төрсөн өдөр. Сүү буурцаг 2. Сүү! Халаалтаа яагаад нэмчихсэн юм бэ? Энэ чинь үсчи юм уу, сав юм уу? Уучлаарай ноён талхаа үс тасалтанд хэрэгтэй зүйлсийг даарч байгаа гэд. Юу? Улаацхан битгий хэл одоо бүр бүгд хайлаад урсалж байна. Яваад шинэ бүтээгдэхүүнүүд аваад ир. За. Юу авч очт юм бэлээ? Хой хүм. За, Буурцаг аваарэ. буурцаг уу? Өнөөдөр ямар ч буурцаг зарч чадсангүй. Чи авч болохгүй юу хүм? Яах вэ байц? Үс тасах юм авах хэрэгтэй юмсан. Гэхдээ энэ юм үнэхээр өрөвдмөр юм аа. Үгүй. Энэ удаад ноён талхны урмыг хугалж болохгүй. Имээ уучлаарай. Би Гэрт хоолгүй суугаад зэнэр минь одоо яанда. зэнэр чинь хоолгүй байгаа юм уу? Эдгишгүй өвчин туссан хүүг ажигласан асрах ёстой байдаг. Идэгшгүй өвчөө. Имээ 100,000-д буурцаг худалдаж авъя. За баярлалаа. Энд чинь 100,000 юм уу? Юу гэсүгвэ? Наадах чинь энгийн буурцаг биш ээ. Хүслийг чинь биелүүлдэг ичээдийн буурцаг. Ичээдийн буурцаг? Наад буурцгаа тарих юм бол сайхан зүйл тохиолдно. Гэхдээ энэ буурцагнаас болоод тохиолдсон сайхан зүйлээ хэн ч хэлж болохгүй. Юу гэсэн үг? Буурцаг аваарай. Буурцаг аваарай. Юу? Ичээдийн буурцаг аа? 100,000-аар 3 буурцаг авч байгаа мó? Тийм ээ. Уучлаарай эрхмээ. Гэхдээ буурцаг зарж байгаа юм ээ. Дэндүү өрөвдмөр байсан болохоор. Чам шиг ажилтнтай би илүү өрөвдмөр байна. Энэ буурцаг. Болохгүй эрхмээ. Яад үс тасах юм бэ? Яна, миний буурцагнууд. Шоко, чи яваад үс тасах юм аваад ир. За. Сүү, цэвэрлэгээ хий. За эрхмээ. Ингэж яагаад хоцорхон байна штэ. Ямар Энэ чинь одоо юу вэ? Өглөөний минь ноён талхаа. Гэхдээ энэ юу мод вэ? Мэдэхгүй. Өглөө ирсэн чинь ургачсан байна. Үсчний газрыг халахалчаар үйлчлүүлэгчд ирэхгүй дээ. Харин тийм ээ. Сүү, одоо шууд энэ мотыг суулж хаяад. Мэдлээ. Ястаа нэрэ. Хачи юм болох юм аа. Харин тийм ээ. Хөөх, ямар том юм бэ? Хүй. 3 салаа байна шүү дээ. Арай өчигдрийн 3 буурцаг ургаад буурцагны мод болчихсон биш үсттэй. Юу юм вэ? Тэр дээр нэг юм байгаа шиг байна. Дээшээ авирч үздэг хэрэгэ. 1 2 1 2 1 2 1 2 1 2 1 2 арай ч угаарлаа шүү. Гэхдээ би хаана гараад ирвэ? Хөөх! Тансаг бүтээгдэхүүний дэвааж юм байна. Тэр чинь юу вэ? Хөөх! Зэрлэг мөөг байна. Тэгэхэд бүр цагаан юм байна. Нэгийг аваад үзгүй. Хөөх! Тасралтгүй мөөг ургадаг сав бололтой шүү. Шоколад нь дахиад байна. Хөөх! Шоколад нь дахиад төрс шахаж байна. Хурдан туудаг хэрэгэ. Хүүе! Гүргэм гаргадаг хуур байна. Аха! Түрүү энэ хуур дуугараад байсан юм байна шүү дээ.
сайхан үнэртэй юм аа. Мөг төрс гүргэн хүртэл байна. Энд ч л ёстой өсчний хэрэгслийн дэваажиг байна да. Хурдхан захиралдаа хүргэж өгнө. Их баярлах байх та. Ноён талхаа. Сүү хааж чаад одоо ирж байгаа юм бэ? Та энэ бүгдийг хар да. Мөг төрс гүргэн хүртэл байна. Шүү? Тэ зэрэглийн бүтээгдэхүүнүүд байна. Ийм тансаг юмсыг хаанаас олсон юм бэ? Тэр буурцагны мод. Нэрээ имээ битгий хэлээрэй гэсэн штэ. Шинээр нэгдсэн дэлгүүрт хямдхан зарж явахаар наваад ирлээ. Сүү чи одоо ажилдаа сайн болжээ. Маргаас ч гэсэн авч ирээ. Мэдлээ. 1 2 Хөөх! Швейцарын тусгай бяцлаг байна. Бэлэг шоколад, хамгийн тасаг зэрэглэлийн үргүй ногоо усан үзэм, чондуугийн тоо, алимон манго хүртэл тансаг бүтээгдэхүүн дүүрэн байна да. Ноён талгач үнэхээр баярлах байх та. Хайхалтай. Хамгийн тансаг бүтээгдэхүүнүүд энэ Танаа өсчний газарч үнэхээр шилдэг шүү. Зүгээр дээ. Ноён талгаа би ирлээ. Өнөөдөр ч гэсэн тансаг бүтээгдэхүүн маш ихийг холоод ирлээ. Хөөх нэрээ юу? Сүү эдний хаанаас олсон юм бэ? Нөгөө дахиад нэгийг аваад ирээ. Хаанаас ийм бүтээгдэхүүн олж ирээд байгаа юм бол тоо. Гой нэг дагаад явдаг юм уу? 1 2 Эднээс өөр шинэлэг юм байхгүй юм байх та. Хайж үзье. Хөөх, энэ юу вэ? Бор мог юм болов? Хөөх, зөөлхөн юм аа. Энд чинь муур ясан байх штэ. Хурдхан зүгтээ. 1 2 Муур энэ буурцагны модоор дамжаад буугаад ирвэл яана? Ноён талга шоко хоёрлоо тайрах байх та. Хурдхан энэ модыг суглаж хайна. Сүү муу зайдаг. Буурцагны модон дээрээс хансаг бүтээгдэхүүн авч ирээд байсан бай. Би ястаа үзүүлээд өгнө. Өрөөгүй осоо үзэм айлман манго чондуугийн тоор хүртэл ийм газар гэж байдаг. Тасралтгүй ургаад байна. Би яагаад ингэж байгаад байна? Савтан үсчний газар лууга аваад явна. Оо, гүргэм гаргадаг хуур байна. Энийг заавал авч явах хэрэгтэй. Оо, шоколад нь дахиад төрс гаргаад байна. Чийч гэсэн хамт манай үсчний газар руу явна. Чамаг барьчихлаа. Ёо, нуруу. Энэс болоод унцглаа шүү дээ. Муур баяштай. Алхыг авраарай. Ноён талх шоко хоёрыг заавал аврах хэрэгтэй. Сүү наадхан болооч. Унчглаа. Сүү бохгүй. Сүү буурцагны модыг унгачхад одоо яаж буух юм бэ? Инхээр муур бууж ирч чадахгүй. Одоо ноён талх шоко хоёр аюулгүй. 1 сарын дараа. Ноён талх сураггүй болоод бүтэн сар болчихдог. Тэр ер нь ингээд хаана байгаа юм болоо? Харин тийм ээ. Сүү одоо хоёулаач гэсэн шинэ ажил хайж олё. Ноён талхыгаа санаад байна штэ. Та яг хаана байгаа юм бэ? Тэр чинь муур байна штэ. Сүү харта муурн дээр. Ноён талхан шүү дээ.
Сүү, шоко. Уулзалгүй удаж шүү. Ноён талхаа. Юу болсон бэ эрхмээ? Энэ муур бас юу вэ? Энэ зойлгийг сургахад жаахан удаа та. Миний тэжээвэр мууртай танилц. Чи та. Ноён талхаа тэгвэл үсчний газараа яах юм болж байна? Бид таныг ямар их хүлээсэн гэж? Одоо намайг ноён талах гэж битгий дуу. Би бол Ширингийн хаан Брэдван. Явцай. Явна чи та. Ажилчны ухралд. Наваа гарыг хөвжөлтэй. Яасан чимээтэй юм бэ? Уугу байгаач тий. Хагас бүтэн сайн хамарч Юугээд өглээд байгаа юм бэ? Наваа гарагт би хамгийн дуртай. Болооч. Амралтын өдрүүдээр их тоос дарсан байгаасаа даваа гаргийн их зөвлөгөөнөөс илүү сайхан юм юу байх вэ? Тэр юу вэ? Шоко, та зүгээр үү? Юу болсон бэ? Мэддэггүй юм уу? Өнөөдөр даваа гараг зоригч нөхрүүл цагийн хуваарь хавда. Хөөх, ийм морд чагсаалт байгаа гэж төсөөлсөнгүй шүү. Манай үс чи алдартай л да. Эрхмээ, өнөөдөр дүүрэн захиалгатай байна. Юу? Битүү захиалгатай гэв. Өнөөдөр амралтгүй илүү цагаар ажиллах нэ. Хаваа яаж гисэн бэ? Өнөөдөр супер хөгжилтэй даваа гараг штэ. Ангах цаг боллоо. Би зөндөө хүлээсэн шүү дээ. Би хүлээсэн. Үгүй би. Яасан дуусахгүй бэ? Та намайг салчих гэж амласан биз дээ. Үлээгээд байна штэ. Аливдээ хурдлаач дээ. Ушуудал да. Алив. Мөнгө авъя. Окей ч байна. Би мөнгө авъя. Алуу бошоодол та. Ямар хариуцлахгүй юм бэ? Үгүй шоко гарлаа. Би энэ ажлаас гарлаа. Айл иртэрч хүлээсэн шүү дээ. Үсчний газар л очоо гэж хэлээд байгаа. Үгүй. Бас л хар дарсан зүуд цаашаад ингэж чадахгүй нэ. Нэгэн компани ашгаа 10 дахин нугалж чаджээ. Эрхмээ компанийнхаа амжилтын нууцаас хуваалцахгүй юу? Тэр бололгүй яах вэ? Манай амжилтын нууц бол баг бүрдүүлэх ажиллагаа. Ха. Ямар вайнда? Манай дараагийн үйл ажиллагаа 10,000 марафон. Тийм ээ. Баг бүрдүүлэх үйл ажиллагаа гинэ яг зөв. Юун үйл ажиллагаа яриад байгаа юм бэ? Завгүй байна штэ. Уралдааны машины компани тим юм хийгээд ашиг 10 дахин нэмэгдсэн байна. 10 дахин гинэ. Чи галзуураа юу? Завгүй хэцүү байхад чинь баярлалаа. Хийчих бол ажиллах шаардлагагүй штэ. Баг бүрдүүлэх хөгжилтэй арга хэмжээ зохиогоод ирч хүчтэйгээр буцаад ажиллаа хийцгээе. За сүү. Чи бэлтгэл ажиллаа хийх үү? Тэгэлгүй яах вэ? Жинхэнэ баг бүрдүүлэх үйл ажиллагаа үнэхээр ингэж хийх гэж байна гэж үү дээ. Гэхдээ бэлтгэхийн тулд юу хийх хэрэгтэй вэ? Та нар хизээч ийм газрыг харж байгаагүй. Энэ бол Чипоумар. Тэр юу вэ? Яасан бэ? Мөнгөгүй болчихсон юм уу? Хэдв чинь бясагны мөнгө алгуу. Асуудалгүй. Чипоумар. Хаан шиг худалдаж аваа. Тийм ээ, хаан шиг. Ай бүжигсэн би үнтэй засгаж чадахгүй нэ. Миний бүдэж байгаа үйл ажиллагааны шилдэг юм байна. Тийм ээ. Өршөөгөр ирэх мэ? Би чамайг таних билүү? Таны тусламж үнэхээр хэрэгтэй байна. Тэгээд чиний анхны үйл ажиллагаа байх нэ? Баг бүрдүүлэх. Жимстэй чанамал минь гэж хэцүү зам шүү. Яг тийм болохоор л таны тусламж хэрэгтэй байгаа юм. Энүүгээр би яах юм бэ? Зурагчид яагаад дүрм тувцс өмсдөг гэж бодов? Хэлээд өгье. Зөв газар байгаа гэдгээ мэдрэх гэж. Баг бүрдүүлэлт гэдэг бол компани ажилчдаа ёс суртахуунтай байлгахыг хэлж байгаа юм. Хамгийн хэцүү үйл ажиллагаа. Багийнхаа цамцны ойдол болгонд хайр үнэнч сэтгэлээ шингээвэл ажилчид зөв газараа байгаа гэдгээ мэднэ. Эхмээ асууж болох уу? Махаар яах гэж байгаа юм? Тэд үргэлж хэлдэг байл дээ. Гэхдээ үйл ажиллагааны гол зүйл нь хоол. Махан хоол үйл ажиллагаа чинь өгсгөө уруудахгүй гэдгийг шийднэ. Махаа төлөвл ажилчид чинь ингээд өнгөрсөн байна гэж бодно. Шүүрхий болвол ажилчид чинь өөрсдийгөө дутуу түүхий байна гэж ойлгоно. Төгс болгосон гаднаа шаржиг нуур дотроо шүүсдэг мах ажилчдын зүрхийг хаасайгүй хайлуулна.
Хамтран ажиллагсад чинь чам туславал нэг хүн шиг урагшилж чадвал Сэн газартаа хүрнэ. үсчний газрын орлого багасч уруутвал баг бүрдүүлэг тоглоомод ямар санагдаж байна? Та бид хоёр энэ насандаа хамт байх барилдлагатай байх. Би танд бүх мөнгөө зээлмэрч юм шиг санагдаж байна. Харж байна уу? Энэ тоглоомнууд чамайг ажлынхантай чинь дотн болгоно доо. Чи их сайн байсан болохоор би үндсэн хичээлийг бүгдийг зааж чадлаа. Баярлалаа хэрхмээ. Таны ачаар хамгийн шилдэг үйл ажиллагааг хийн. Арай болоогүй шүү. Чи нэг ур чадварыг мэдэх ёстой. Тэр нь юу юм бэ? Түүдэг гал. Түүдэг галыг эзэмших. Бидний гарал үүслийг сануулж байдаг сүр хүчит зуух. Галын дүл бидэнд халууныг, бидний төрөлтийг сануулдаг. Жинхэнэ түүдэг гал асаахын тулд өөрөө төлөөний модоо бэлдэж шатаж дуусхыг харах ёстой. Ойлон бэлэн бодлоо. Ингээд бүх юм бэлэн. Одоо нөгөө хэдийг ирэхийг хүлээнэ. Арай хэтрүүлчихсэн болов би сүүн крем шиг санагдаад байх юм. Ирэхээс өмнө жаахан хугацаагаа юм чинь төрхөн зор та давдаг юм билүү? Өглөөний минь ноён талхаа. Өглөөний минь. Сэтгэл догтлоод гоцгслэнгийн нойроо авч чадсангүй. Би ч гэсэн. Энэ хоёр яах гэж ирсэн бэ? Бодгоо сүрсэн байх. Ингээд сүү хаан байна. Бүгдийг бэлдчихнэ гэж амласан да. Ноён талхаа хардаа. Сүү энд ирсэн юм шиг байна. Сүү аль хэдийн цусан руу явж гисэн болов? Тийм ээ. Бүгдээрээ ч гэсэн явах уу? Алив юмнуудаа авчих явъя. Мартах шахлаа. Өдөржин ирэхгүй юм чинь үсчний газараа цоож. За боллоо. Урагшаа. Ямар сайхан унт. Сайхан амраад сэргээд авлаа шүү. Одоо баг бүрдүүлэх ажиллагаагаа хийгээд хичээл зүтгэлийг шимээг үзнэ. Яагаад гаднаас нь төгжчихсэн юм болоо? Хаалга онгоолгооч ээ. Гадаа хүн байна уу? Намайг гаргаач. Бид бүгд өндөгтэй адилхан. Өөрөөсөө өндөгний шарыг Намайг олоорой. шахтаа мэрэгчлээ. Махамттай байна шүү. Гэхдээ найзуудаа сүү хүлээхгүй байсан юм уу? Нэр тийм шүү. Сүү бүгдийг бэлдсэн. Хоолой дээд цадсан юм чинь түүдэг галаа саацгаая. Түүдэг гол. Сууч аимшиг юм яцгаая. Үсгэлэнтэй юм аа. Бараг над чиг үзэсгэлэнтэй юм аа. Би ийм юм хийж угаатан баяртай байна. Сүү энд бидэнтэй хамт байсан ч болоосаа. Гацчгаад гарч чадахгүй байна. Хаалга дүгжээтэй би цонхонд гацчихлаа. Би юу олчихгоо? Миний галын адам намайг ороход галын адам хийчлээ. Би ч гэсэн баг бүрдүүл